За урд нь бидний амьдралд бол ерөөсөө цахим орчин гэж байдаггүй байсан. Бид нар мэдээллийг телевизээр, радиогоор, сонингоос авдаг байсан тий. За тэгтэл одоо бол бид нар бүх мэдээллийг цахим орчингоос авдаг болжээ. Цахим орчин өөрөө бидний амьдралд бараг 70-80% нөлөөлдөг болж. Зарим хүний амьдралд бараг 100% ч нөлөөлдөг болсон байна. Хөдөлмөрлөөд ямар нэгэн амжилт гаргаад одоо хүрээд ирсэн жишээ нь тамирчид байна, урлагийнхан байна, мийсүүд байна тий. Хүүхдүүд, залуучууд одоо хэний ч гэсэн ингээд ямар нэгэн тэр хүний тухай мэдээлэл гаргахад доор нь одоо нэргүй хаягнаас ч юм уу янз бүрийн байдлаар ингэж торомжлох тий хүнийг сэтгэл санаагаар нь одоо унгаах хэлбэрийн юм янз бүрийн одоо үг хэллэгүүдээр бичсэн байдаг л да. За яг одоо миний насныхан бол жишээлхэд яг иймэрхүү зүйлийг бол төвчээд өнгөрөөнө. Тэгтэл яг хөдөлмөрлж байгаа залуучууд ямар нэг юм руу зорж байгаа залуучууд хүүхдүүдийн дор яг ингээд бичсэн бахаар тэр залуучууд яг ямар нэгэн одоо сэтгэл санаагаар унах те зорж исэн юмнасаа ухрах ч гэдэг юм ямар нэг сөрөг байдал бий болчтой болоо гэж би зүгээр хардаг. Ингээд энэ байдлаас харж байхад аль болохоор нэг нэгэндээ гой урам өгсөн соёлтой боловсон байх нь зүйтэй юм болоо гэж боддог. Соёл танаас эхлэн